бүр одоо хүүхэд чинь ямар нэгэн бичлэг ч юм уу хувийн мэдээлэл нь тарчжээ. За сошиал медиагаар яваад байна. Энэ үед ямар арга хэмжээ авах юм бэ гэвэл устгуулах хүртэл арга хэмжээ авч болно. Өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ дээрлэхэд зодож буй бичлэгээ захим сүлжээнд нийтлсэн олонний анхаарлыг татаад байгаа. За тэгвэл яг энэ насны хүүхдтэй эцэг эхчүүдэд хэрхэн хүүхдийнхээ захим сүлжээнд хараа хяналт тавих вэ гэдэг асуудал тулгараад байгаа. Тэгвэл бид яг одоо танд мэрэгчлэлний зөвлөмжийг хүргэж байна. 13-аас 15 нас болоод ирэхээр өсвөр наснд ерөнхийдөө байдал бол маш сериусны нухацтай одоо маш хэцүү болж эхэлдэг л дээ. Энэ нь болохоор хүүхдүүд нөгөө үе тэнгийнхаа хүүхдтэй танилцж гэн гэж бодоод насанд хүрэхчтэй бүр танилцаад илүү гүнзгий нууцаа ярих ч юм уу те хувийн мэдээлэл өгөх хэмжээнд хүрэхүйц харилцаа үүсгэх. Ингэснээрээ тухайн мэдээлэлтэй барьцаалагдаад улмаар одоо бэлгийн мүлжлөх дуртах хүний наймаанд дуртах ч юм уу маш том эрсдлүүд байдаг. Мөн одоо кибер дээрлэхэлт буюу те түрүү бид хоёр ярьсан цахим үе тэнгийн дээрлэхэлтэнд дуртах улмаар одоо амиа хорлох эрсдэлд хүргэх боломжтой байхгүй. Тэгээд өөрийн хувийн мэдээлэлээ алдснаар энэ нь одоо нийгмийн сүлжээгээр тархах ч юм уу маш ноцтой эрсдлүүд энэ наснаас 13 наснаас эхэлж бий болно. 12-аас 17 настай хүүхдүүдийн 85-аас 95% нь цахим мэрэглээг өдөр тутамдаа хэрэглэдэг байна. За 60% нь санамсаргүй байдлаар насанд хүрэгчдийн контентыг харж байсан бол 70% нь танихгүй хүнээс онлайн мессеж авч 30% нь кибер дарамтанд өртсөн байдаг байна. За Монгол хүүхдүүдийн хамгийн их ашигладаг аппликейшнуудаас дурдах юм бол TikTok, YouTube, Instagram, Roblox зэрэг аппликейшнууд байдаг байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дараах аппликейшнуудыг эцэг бүрэн хяналтанд авах боломжтой байдаг байна. За аппликейшнуудаас дурдах юм бол Bark болон хэрвээ та Android үйлдэл системтэй утастай бол Google Family Link болон YouTube Kids-ийг ашиглах боломжтой байдаг. За Apple-ийн хэрэглэгч бол та screen time-ыг тохируулан аппликейшнийг хянаж хүүхдийнхаа байршлыг ч гэсэн хянах бүрэн боломжтой байдаг байна. Ингэснээр ямар боломжууд бий болох вэ гэхээр хүүхдийнхаа screen time буюу дэлгэцтэй өнгөрүүлж байгаа хугацааг нь хянах, хязгаарлах. Мөн зарим аппуудыг зарим сошиал том хүнд зориулсан ч гэдэм үү те аппуудыг даунлоод татаж авахаас хязгаарлах, зөвшөөрөхгүй байх. Ямар апп дээр ямар одоо хугацааг өнгөрүүлж байгааг нь хянах. Ингэснээр тухайн хүүхдийн цахим орчны зан үйлийг ерөнхийдөө нэг юм миний хүүхэд хэдээс хэдэн цагийн хооронд ямар апп хэрэглээд байна гэдэг энэ одоо ерөнхий энэ өөрийнхөө хүүхдийн талаар мэдээлэлтэй болно гэсэн үг. Тэгэхээр эндээс юу гаргаж авах вэ гэхээр цахим дээрлэхэлт бол ерөнхийдөө шөнийн 22 цагаас хойш голцоо нөгөө нэг юм шүн явагддаг гэж олон улсын судалгаанууд дээр бол гарсан байгаа. Тэгэхээр шүн хэтэрхий их утсаа хэрэглээд байна уу гэж гэдэм үү. Тэрийг хянах эсвэл хязгаарлах энэ боломжууд бол бий болно. За дараа нь аппийн төвшөнд буюу одоо жишээ нь энэ Google Family Link гэдэг аппликейшн байгаа байхгүй. Энэ дээр болохоор бүхэл төвшөнд хязгаарлалтуудыг хийх. Тэгээд мөн янз бүрийн parental control аппууд байна л да. Энэ нэг cloud дээр датаны явдаг аппууд гэсэн үг. Энэ дээр бол хүүхдийнхаа ямар аппд ямар хүнтэй харьцах, танихгүй хүнтэй харьцахгүй байх гэдэг дээр төвшөнд хүртэл хязгаарлах одоо боломжууд нь технологийн боломжууд нь бол байна. Гэхдээ ямар ч өндөр түвшний технологийн шийдэл байлаа гэсэн хүүхдтэйгээ эцэг их нь шүүлгүүгээр ярилцах нь хамгийн үр дүнтэй арга юм шүү. Ээж аав нь юм л бол нөгөө нэг утсыг нь тэгвэл бэлээ над утсыг чинь хурааж өдөр болгон өдөрт хичнээн цагийг над утас үздэг билээ ч юм ингээд шууд загнахаа урьдл болгодог л доо. Тэгэхээр миний бодлоор хаах, хорих, утсыг хураах, загнах энэ нөгөө нэг шууд үгүйсгсэн ийм үйлдэл арга хэмжээ авахаасаа эхлээд урьдчилан сэргийлэх хамгийн сайн үр дүнтэй арга бол ерөөсөө л дотн байх найзлах
Тэгээд хүүхдтэйгээ тэр гар утсан дээр нь тохиргоог нь идэвхжүүлэхдээ хамтдаа суугаад ийм байдаг юм байна. Иннээс ээж нь чамайг, аав нь чамайг өршлөн сэргийлж байгаа болохоор энэ тохиргоог хийлээ шүү. Ингэснээр чиний энэ мэдээллийг би аавна гэдгийг ингээд учирлж хэлээд хамтдаа тэр тохиргоонуудыг идэвхжүүлэх. Ингэхдээ мөн хэрвээ тухайн хүүхдэнтэй сошиал медиа платформыг хэрэглэх насанд хүрсэн тэгээд хэрэгэлдэг бол энэ апп доторх тэр тухайн платформын тохиргоог мөн давхар хийх хэрэгтэй. Жишээ нь нөгөө нэг аккаунт нь паблик байх юм бол private болгох ч юм уу те, зураг, бичлэг юмнуудаа одоо зөвхөн найзуудтайгаа хуваалцах тэр тохиргоог юуны түрүүнд хийх. Тэгээ ямар мэдээллүүдээ ил паблик тавьж байна, ямар мэдээллүүдээ нууцлж байна, онлайны болгох тэр юм ч юм уу те. Тэгээд танихгүй хүнийг найзаар авахгүй байх гэдгийг маш сайн хэлж өгөх тэр тохиргоонуудыг хамтдаа ярилцаад хамтдаа хийж өгвөл илүү үр дүнтэй юм шиг санагдав.